өртөө хэрэглэгчийн төлөө газраас төрийн өмчит их сургуулиудад шалгалт хийсэн байна. За Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зэрэг төрийн өмчийн 5 их сургуулийн 2013-аас 14, 14-өөс 15, 2015-аас 2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр үндэслэлгүй нэмэгдсэн дүгнэлтийг тэд өгч байна. Шударга хэрэглэгчийн төлөө газрын зүгээс хяналт шалгалтыг Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зэрэг төрийн өмчийн 5 их сургуульд хийжээ. Хяналт шалгалтын үеэр боловсрол шинжлэх ухааны яамнаас ихтэй сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдэлтэй холбоотой тодруулгыг авч төрийн өмчийн 5 их сургуулийн захирлуудын харьяа хяналт шалгалтын хороодын мэдээллийг хамруулсан байна. Хяналт шалгалтын үеэр Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн үйл ажиллагаанд ноцтой зөрчлүүд хийдэг удаа илэрсэн байна. За Монгол Улсын их сургууль дээр нийтдээ 3 зөрчил байгаа. Нэг нь төлбөрөө үндэслэлгүйгээр хэд өндөр тогтоосон. За мөн түүнчлэн суур хураамж гэх 224 мянган төгрөгийг оюутан төсвөрөөс авж байгаа нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хэрэглэгчийг хясан боогдуулж хэд өндөр тогтоосон гэж үзэх үндсэлтэй байгаамаа. За хоёрдугаар зөрчил нь бол Монгол Улсын их сургуулийн захирлын 14 оны 8 дугаар сарын 26-ны А дроп 274 дугаар тушаалаар сургалтын үйлчлэгээтэй холбоотой төлбөр хураамжийн төлбөр хэмжээг тогтоосон байдаг. За энэ төлбөр хураамжийг тогтоохдоо хичээл сонголтоос хожимдсон бүртгэлийн хураамж нэг багц цагийн 3/1-тэй тэнцэх хэмжээний төлбөр авахар зохицуулж мөрдөж байгаа нь суралцагч суралцуулах гэрээнд тодорхой заагаагүй юм төлбөрийг хууль бусаар авж байгаа гэж дүгнсэн байгаа. За 3 дугаарт нь МОЭС-ийн дүрм журамд заасан зөрчил гаргасан оюутныг сургуулиас хасах бөгөөд төлбөрийг буцаан олохгүй гэж заасан хэрэглэгчийг эрхийг дордуулсан буюу хэрэглэгчийн аваагүй үйлчилгээний төлбөрийг авахар чиглэгдсэн байна гэж үзсэн. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн захирлын 2013 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн А77 тоо тушаалаар оюутны шилжил хөдөлгөөний журмыг баталжээ. Энэхүү журмын 4-3-т хүндэтгэх шалтгаангүй тасалсан хичээлийн нөхөлтийн төлбөрийг бүрэлдэхүүн сургуулийн дасанд хийж төлбөрийг багшид зохицуулжээ. Энэ тус сургуулийн зарим багш нар хичээл нөхөөгүй боловч оюутнаас нөхөлтийн төлбөрийг авдаг болохыг шууд тогтоосон байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлбөр нэмсэн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг судалж үзэхэд инфляцийн түвшин 23%-аар өөрчлөгдөж байгаа гэх үндэслэлгүй тайлбарыг хийж ирсэн байна. Гэтэл инфляцийн түвшин бол түрүүнчээ хэлснээр 6.6% байсан. Тийм учраас 10-аас 68%-аар нэмэгдүүлсэн нь бол өрсөлдөөний тухай хуулийн 7-1-2 буюу бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэд өндөр үн тогтоохыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна гэж үзсэн. Шалгалтанд хамрагдсан сургуулиудаас хамгийн бага сургалтын төлбөртэй нь Монгол Улсын боловсролын их сургууль байсан байна. Гэвч тус сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдлийг судлахад өмнөх жилдээ харьцуулахад 1-р төвшөндөө 18%-аар, 2-р төвшөнд 34%-аар, 3-р төвшөнд 20%-аар, 4-р төвшөнд 20%-аар тус нэмэгдүүлсэн байна. Ингэснээр нийтдээ сургалтын төлбөрийг дунджаар 23%-аар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй явж байна. 2015-аас 2016 оны хичээлийн жилд улсын ихтэй сургуулиудын сургалтын төлбөр 23-аас 65%-аар нэмэгдсэн байна. Хөтөлбөрт анхаарлаа